3 хожиж 7 дараалт хожигдод 7-3 тий. Мэдээж 7 дараалт хожигдоод баг өөрөө нэлээд унсан. Бас бүгдээрээ бас жоохон анх орж ирж байгаа үнэс ч бас жоохон эвгүй байдалд орчоол. Мэдээж хий хожигдоод байгаа өсөвч тий. Тэр мөчүүд бол одоо санахад бол нэлээд хүнд үед байсан. Тэрний дараа л юу хийж одоо тэг нэг тийм амар юм руу орцсон ухах зам байхгүй. Дээрээс нь би өөрөө ялагдах дургуун нэгэн шийдвэр гаргаа боссон. За тэгээд шороотой өмдөө гүвүүд тэ цаашаа босоод эмоцоо дараад толгойдоо цацааж байгаа бодох хэрэгтэй. Яг хувц солих өрөөнд бол бараг сүултээ хүмүүс ерөөсөд юм ярихаа болсон, дасгалжуулагч тааж гисэн. Тэгээд энэ айгүй тийм хүнд цаг үед өнгөрч исэн. Бас ингээ хожигдоод байвал яах юм бол гэ. За хэдүүлээ яг 10 дараалаад хожигдвол яах вэ гэдэг. Тойроо суудсан хувьсалт өрөөнд. Тэгээ эхлээд нөгөө Шакур Харисаас асууж байгаа. Харисаас. Тэгсэн чинь ямар ч тохиолдолд би 10 тоглолтын дараа болсон ч гэсэн би яг одоо яг байгаагаараа л байна гэсэн. Таахгүй явж бодно шүү дээ. Хаан нэртэй. Чи багийн ажил явууч. Хом хаваа гэдэг үн ажил биш. Яг хүн туссан манай одоо хувцлах өрөөнд орж ил бид нар ч юм ярьдаг гэсэн бол зарим дуу хороогаал чимэг болол гараа авчдаг ч юм уу. Бацаал баах маань тэгэл ерөөхдөө батгахдаг байсан л та. Одоо зүгээрээ яах вэ юм байж л идэх штеп. Ихэд дараалж хожигдсан ч яа хэдүүлэг тийм бистэй гэл яг хөө тиймэрхүү урмыг хэлж ийсэн. 6 тоглолтын дараагаар л бид нар сэтгэл зүйч авсан. Гол нь тэр нөгөө багийн chemistry гэдэг юм аягүй чухал байхгүй. Одоо уур амьсгал. Тэгээ сэтгэл зүйчээсээ бас олон зүйлийг бас ойлгож аваад багаараа нэгдээд сэтгэл зүйч маань нэг юм дасгал хийлгдэг байсан юм аа. Тэр нь болохоор бүгд ингээд нүдэн андаг. Тэр гүнд дотор бодлын гүнд аваад зүйлсүүдээ гаргаж ирсний дараачаас бид нар илүү дотн болоод яг бүгд нүдэн анаад гараа ингээ бариад бие биендээ итгэх тийм сэтгэлийн дасгал хийдэг байсан. илүү хүчрхэг нэгдмэл байдалтай болж ирсэн санагдаж байна. Яг талбай дээр гарцсан. Одоо бид нар яг юу хийж гин хин хиндээ итгэж хаашаа пас өгж гин ч юм уу. Одоо хин шидэж гин тэр оруулж гин гэдэг бүр ингээд тоглолтыг яг эхнээс нь эхлээд дуус хүртэл момент болгон дээр ингэж ярилцаж явдаг байсан. Тэр бас биендээ итгэлийг бас өгсөн баглагч боддог. Хожих хөстө хожихын тулд бид нар сэтгэл зүгөө ямар байх вэ ч юм уу багаараа бас ямар уур амьсгалтай байх вэ тэрэн дээр бас өөрсдөө бас эмчилж чадсан гэж боддог. Тэр нэг хожил мад амар чухал байсан. Тэгээ 8 дахь тоглолтын дээр металлик том бохиодсон. Сэлэн бодонгоо хүчрхэг металлын эсрэг авч ядлаа. Тэр тоглолт явагдаад бид нар чухал хожлыг аваад яг тэр хар цувралыг зогсоосны дараа бол ер нь Мах 5 хожил дараалж авсан. Металлик хождог хожлол маа багийн одоо их сэргэлтийн цаг байсан.